Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеаас хүн эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан 12 дугаар сарын 10-ны өдөр буюу хүн эрхийн олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Монгол улсын ерөнхийлөгчийн таман газар хүн эрхийн үндэсний комисс хамтран хүн эрхийн үндэсний форумыг зохион байгууллаа. Хамтын эрхийн хариуцлага сэдвийн хүрээнд Blue Sky-т бодолд боллоо. Хүн эрхийн олон улсын Freedom House байгууллагаас эрхлэн гаргадаг судалгаагаар Монгол улс иргэний болон улс төрийн эрхийн хэрэгжилтийн байдлаараа бүс нутагтаа эрхчлөөтэй гэсэн ангилалд тогтмол багтаж ирсэн. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ хүний эрх хэрэгчлөөг хангаж хамгаалах үйл ажиллагаанд тулгарч байгаа олон сорилт бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд хүний эрхийг хангах бодлогын наривчсан төлөвлөгөө болох үндэсний хөтөлбөрөөр шинжилэн сайжруулах шаардлагатай байгааг тодтоглоо. Өнгөрсөн хугацаанд Монгол улсын үндсэн хуулиар баталгаажуулсан хүний үндсэн эрхийг хангах, хүндэтгэх, хамгаалах чиглэлд бодит акцент дэвшил гарсан хэдий ч дэлхийн дахинд хурцтай өөрчлөгдөж буй нийгмийн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, дайн тулаан, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нөлөөллөөс үүдэлтэй хүний эрхийн нөхцөл байдал олон шинэ сорилт бэрхшээлтэй бас нүгэр тулж байгааг бид бүгдээрээ бас харж ажиглаж байгаа. Хүний эрх хэрэгчлөөг хангаж хамгаалах үйл ажиллагаанд тулгарч буй олон сорилт бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд хүний эрхийг хангах бодлогын наривчилсан төлөвлөгөө болох үндэсний хөтөлбөрөөр шинжилэн сайжруулах зүй ёсны шаардлага бас тулгарч байна. Тухайлбал технологийн дэвшил нь хүн төрөлхтний хөгжил дэвшилд үнэлж уршгүй ололт амжилтыг бидэнд авчирж байгаа хэдий ч зарим талаараа нийгмийн бодит амьдралд эрсдэл учруулж цахим технологи ашиглан үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчил цаашид нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс улс орнууд кибер аюулгүй байдлыг хангах, цахим орчинд хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх явдал энэ чухал болж байна. Тиймээс хүний эрх хаач нэг бүр хангагдаж хүн бүр эрхээ баталгаатай эдэлж байх эрх зүйн болон бусад баталгааг бүрдүүлэхийн төлөө төрийн албан хаагчид цаг өргөж хичээн ажиллах ёстойг би бас онцлон сануулж байна. Хүн бүр хүний эрхэм чанарыг дээдэлж, хүнлэг ёс суртахуун, хүний эрх хэрэгчлөөг хамгаалах хүнтэй үүргээ ямагт захин биелүүлэхийг төрийн байгууллага, албан тушаалтан нийт ард иргэдтэй төрийн тэргүүн бас уриалж байна. Хүний эрхийг хангах хамгаалах нь эзлэх ёстой өндөрлөг хүрэх ёстой зүйл биш, үргэлж өмнөхөөс нь сайжирч байгаа ёстой байнгын үйл явц юм аа. Хүний эрхийн төлөө хууль хэрэг нэг талаасаа хүн бүрийн эдлэх ухамсартай, хариуцлагатай үйлдэлийн эрхчлүүд байдал байдаг, нөгөө талаас энэхүү чөлөөт байдлыг дэмжих, баттгах, нөхцөл болцоог хангамх, хүний эрхийн зөрчилдөд тууштай тэмцэх төрийн үүрэг хариуцлагын нэгдэл байдаг юм аа. Та бидний хамтын хөдөлмөр, хичээл зүтгэл, оролцоо дэмжлэгийн үр дүнд хүний эрхэд суурилсан хандлага олон салбарт, олон түвшинд хэвшиж хүн дээлтэй, хүн төвтэй бодлого, хэрэгжилт, орчин бүртгэж чиглэсэн эрг өөрчлөлт ахиц дэвшилд тэмүүлж байна. Монгол Улсын хүн эрхийн үндэсний комиссийн тухай хуулийг 2020 онд шинжилсэн. Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хангалтч хууль, хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг 2021 онд тус баталсан. Ингэснээр Монгол Улс хүний эрх хамгаалагчийн бие даасан хуулийг батлан хэрэгжүүлж байгаа Аз твийн анхны улс болсон юм. Эдгээр хуулийн хүрээнд хүний эрхийн үндэсний комиссийн бүрэлдэхүүн өргөжөж, эрүүшүүлэлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм, хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах болон хүний хувийн мэдээллийг хамгаалах бүтцийг шинээр байгуулсан. The theme of the 2025 Human Rights 2025 оны хүний эрхийн өдрийг хүний эрх бол бидний өдөр тутмын амьд хэрэгцээ юм гэдэг уриатаагаар зохион байгуулж байна. Хүний эрхийг хамгаалах гэдэг бол зовж шаналж буй хүмүүсийн нөхцөл байдлыг бодитоор сайжруулах, хүчирхийллийг таслан зогсоох, тэдгээрийг үйлдэгчдэд бодит хариуцлага тооцох явдал юм. Өнөөдөр дэлхийн олон бүс нутагт хүний эрхийн зөрчил урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрч байна. Эх онд Монгол улс зөвлөлтөд тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг зохион байгуулна. Европын холбоо болон түүний гишүүн орнууд энэхүү хурлыг амжилттай зохион байгуулахад Монгол улстай мөр зэрэгцэн хамтран ажиллах болно. Энэ хурлаар ганц удаатай тэмцэх шинэ арга замыг эргэлхийлэх бөгөөд энэ нь хүний эрхийн асуудалд чухал байр суурь эзэлж байгаамаа. Өнөөдөр хүүхдийн эрхийг хангаж бүх боломжоор тэднийг хамгаалах чиглэлд бидний өмнө томоохон сорилтууд тулгарсан хэвээр байна. Хүний эрх гэдэг бол бүгдэд хамаатай. Хэнийг ч хөгжлийн гадна үлдээхгүйгээр илүү хүртээмжтэй сайхан ирээдүг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухлаа. Өнөөдрийн форумоор үг хэлж байгаа төлөөлөгчид Монгол улсын ардчилсан шилжилтийн тухай ярьж байгааг сонсоход сонирхолтой байлаа. Монголын ард иргэд эрх чөлөөтэй ардчилсан нийгмийг хүсэж сонгосон цагаас хойш энэ замаар тууштай явж байна. Монгол улсын хүн эрхийн үндэсний комисс 25 нүс хүрч байгааг сонсоход таатай байна. Хүн эрхийн чиглэлээр Монгол улсад амжилттай хэрэгжүүлсэн олон ажил ололттой байгаа. Мөн цаашид хийх зүйлс их байна. Форум үеэр хүний эрх ба ур амьсгалын өөрчлөлт ногоо хөгжил
хүний эрх ба хот төлөвлөлт, хүний эрх ба бизнес гэсэн сэдвээр хилцүүлэг өрнүүллээ. Форумд улсын хурал, засгийн газар, төрийн байгууллагууд, гадаад улсаас Монгол улс зугаа дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, хүн амын бүлгийн төлөөлөл оролцсон юм а.